За Монголын шүүх цагдаад дуудагдах хэрэгийг ахаад нэгээр нэмчихүү. Яадлын өгсөн сураагүй юм шүү дээ. Ягаад гэвэл шүү дээ. Монголд нэг олон дэлгүүртэй, инфлюенсер эмэгтэй тураадаг бүтээгдэхүүн зарж ийн гинэ. Тэгээд тухайн бүтээгдэхүүнээс сурталчлахдаа би өмнө нь бондгор байсан. Одоо тэгээд энэ бүтээгдэхүүнийг уугаад турсан юм аа гэдэг сурталчилгааг хийдэг гинэ. Тэгээд маш олон хүмүүс надаас асууж байгаа байхгүй юу? Энэ хүний зарж байгаа энэ тураах бүтээгдэхүүн үнэхээр үнэн үү? Энийг уувал турах уу? Энэ аюулгүй чанартай баталгаатай бүтээгдэхүүн мөн үү гэж асуулаа. Тэгэхээр байна. Одоогоор бол ингээд уугаад тураадаг ийм ямар нэгэн баталгаатай бүтээгдэхүүн энэ дэлхий дээр байхгүй. Яг гэвэл ийм ууж тураадаг бүтээгдэхүүнүүд чинь уухаар ингээ гүйлгдэг штэ тий. Тэгэхээр бид нар уул нь бол хоол идээд хоол маань тодорхой хэмжээнд энд байж хаад тэгээд тэндээсээ хэрэгтэй шим тэжээлүүдээ бид нар биедээ аваад тэгээд гарах ёстой штэ тий. Гэтэл хоол идээд шууд ингээд гүйлгдэг юм шиг ийм тураах бүтээгдэхүүн уугаад байвал нь бид нар шим тэжээлийн дутагдлалд ордог байх нэ. Ингэснээр хамгийн аюултай тал нь нөгөө энэ дотор эргэтнүүд чинь шим тэжээлийн дутагдлалд ороод ажиллагаа нь муудаад ингээд өвчлөл үүсгэх маш өндөр эрсдэлтэй учраас одоогоор ийм уугаад тураадаг бүтээгдэхүүн гэж олон улсад батлагдаагүй байгаа байхгүй юу. За тэгээд олон хүмүүс надаас тэгэж асуугаад ахаар нь би тэр инфлюенсер эмэгтэй фэйсбүүкийг ороод харлаа л да. Тэгсэн чи яг нөгөө бүтээгдэхүүнээ бол ингээд зургийг тавиад юм уу шууд ингээд сурталчилгаа хийсэн юм огт байхгүй байна л да. Тэгээд лайв дундуура яриад зардаг гэж байна. Тэгэхээр эндээс бид нэр юуг хардаж болох вэ гэвэл нь штэ. Энэ бол хууль бус бүтээгдэхүүний туршилт байж болно. Ахаал монголчууд бидэн дээр ингээд олон улсад туршигдаагүй аюултай бүтээгдэхүүнийг туршиж авах маш өндөр магадaltaй шүү. Хэрвээ баталгаатай бүтээгдэхүүн байсан бол тэр чинь зураг хөргийн тавиад чанарын баталгаануудыг үзүүлээд ингээд нээлттэй зарна үстэй тийм ээ. Гэтэл яагаад ингээд нууцаар зарж яана вэ гэхээр штэ. Энэ тархан хүмүүс турна гэдэг энэ асуудал чинь зөвхөн манай монголчуудын асуудал биш байхгүй. Энэ чинь бүр ингээд дэлхийн нийтийн л асуудал энэ таргалалт гэдэг юм чинь. Тэгэхээр уугаад л турчдаг ийм маш амархан аргыг олох гэж одоо энэ дэлхий дээр байгаа олон компаниуд өрсөлдөж байгаа тийм. Тэгэхээр эндээс хэн ялагч болох вэ гэвэл нь хамгийн түрүүнд хүн дээр хийсэн туршилтаан амжилттай зарласан тэр компани энэ дэлхийн 7 тэрбум хүнд зориулсан маш том бизнесийн эзэн компани болох юм аа. Тэгэхээр үүний тулд яадаг вэ гэвэл манай улс шиг ийм хууль султай, хяналт багтай ийм улс орнуудад хамгийн нөлөөтэй инфлюенсер юм уу, эмч ч юм уу тийм хүмүүсийг нь ашиглаад тэр дагагч нарт дээр нь энэ туршилтыг явуулдаг юм аа. Тэгэхээр одоо яг тухайн хүнээс энэ бүтээгдэхүүнийг нь худалдаж авсан хүмүүс байх юм бол надтай холбогдоорой. Худалдан авснаа гол нь нотлох баримт байгаа юу нөгөө дансаар авсан байж таараш одоо бол бид нэр тэгээд чатаар асуусан мэдээлэл нь байгаа юу авсан бүтээгдэхүүнийхээ зургийг явуулаад өгвөл би хаанхын ямар бүтээгдэхүүнийг ямар орц найрлагатай ямар эрсдэлтэй бүтээгдэхүүнийг Монголд аваачаад юу гэж сурчлаад одоо ээлжил туршилт хийсэн байх уу үгүй юу гэдгийг бид нэр ингээд хамтдаа мэдэж болно. Энэ тураах бүтээгдэхүүн гэдэг нь ер нь манай улсад маш ихээр зарагдчихдаг тийм. Тэгэхээр бид нар бол ер нь энийг нэг эцэлж мухарлах ёстой зүйлээ. Ийм шинэ бүтээгдэхүүний туршилтууд олон улсад гэхдээ ихэнхдээ бүтлгүүйтдгийн шүү. Бүтлгүүцээр байгаа учраас өнөөдрийг хүртэл одоо ийм тураах сайн бүтээгдэхүүн гараагүй байж таараа штэ тийм ээ. Тэгэхээр ийм батлагдаагүй бүтээгдэхүүн хэрэглэхийн хамгийн гол аюултай тал нь юу вэ гэвэл нь гаж нөлөө үүсгэж юм аа. Энэ гаж нөлөөний хор уршгаар таны ирээдүйд төрөх үр хүүхэд чинь хөгжлийн бэрхшээлтэй, удмын гажигтай, өрөөл татанхаа хүүхдүүд төрж болно. Тэгэхээр бид нэр монголчууд бидний үр хоочийг гэмтэх ийм аюултай бүтээгдэхүүнийг хэн нэгэн инфлюенсер нэр нь өөрийнхөө ард түмний өөрт нь итгэдэг итгэлийг ашиглаад монголчууд бидэн дээр туршилт хийжээвэл үүнийг маш хурдан таслан зогсоох ёстой шүү. Сая нэг балан авгагийн стори ütсэн чи бүр уурчлаа. Би 2 хоногийн өмнө бичлэг хийхдээ уугаад тураадаг за тэр цай, кофе, витамин ер нь ямар нэгэн ийм уугаад тураадаг юм гэж энэ дэлхийн хаанч байхгүй батлагдсан юм одоогоор нэг ч удаа байхгүй байна. Тэгэхээр тэгж ууж тураадаг юм гэж бодож авах юм бол та бол хууль бус бүтээгдэхүүний туршилтанд орж ийн гэсэн үг шүү гэдэг бичлэг хийхдээ хэн нэгэн хүний нэрийг огт цохож яриаг үстэй те. Тэгэхээр энэ Монголын энийг хэдэн өөрийгөө инфлюенсер гэж нэрлсэн хэдэн балан авгаанаар тэр хууль бус юмнуудаа зархаа болчмоор байна өө. Тэр Екатерина онлайн шопинг захирал гэдэг Катя ойлоо. Тэрний балан авгаа өнөөдөр тэр тураадаг бүтээгдэхүүнийхээ сүүлийн захиалгыг аваад дансаа хаахч байгаа гинэ. Тэгтээ өнөөдөр дахиад тэрийг зарж байгаа юм байна. Манай нийсмаа өнөөдөр одоо сүүлийн өдөр захиалга аваад тэгээд нэг хэсэгтээ хаагдж байгаа. За хотод гэдэгтээ өвддөг бол санаа зовлохгүйгээр авч болно шүү. За 10 гэсэн хүмүүс маань гяс мөнгөөр хийхгүй бол би бол энэ авгаагаар нэг чирхгийг ахиж нэмж заруулмааргүй байна. Тиймээс манайхаа энийг хүмүүс сэрэмжлүүлээд бүгдээрээ сайхан шеэрлээд өгөөрэй. Яагаад гэвэл энэ хүний зарж байгаа тэр тураадаг гэж байгаа бүх бүтээгдэхүүн хууль бус шүү. Би өштэй хизээч судалгаагүй өөрөө эхэлж судлаагүй юмныхаа талаар ярьдгүй байхгүй юу.
Тэгэхээр би Монгол зарж байгаа энэ тураадаг бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь судалсан. Екатерина, чиний зарж байгаа бүтээгдэхүүнийг ч би бүгдийг нь судалчихсан. Хэрвээ чи намайг худлаа ярьсан гэж бодож байгаа бол би чамд баримттайгаар өнөө орой бичлэгийг үзүүлнэ, окей? Би одоо та нартаас нөгөө өөрөө уурж үзүүлэх гэхээр найзуудаа би өөрөө хитрхи тураад байна. Энэ хэдэн илийн юмнууд яагаад өөрөөсөө ууж чадахгүй юм аа хүмүүст ингэ зарддаг юм бэ? Энэ Екатерина ч гэсэн энэ тураадаг юм аа одоо өөрөө уугаад үзүүлж чадахгүй л гэж ярьж л шүү дээ. Энэ дээр яагаад ууж чадахгүй байгаа юм? Хортой болол ууж чадахгүй байгаа шүү дээ. Та нар ойлгож байгаа зү дээ, тэ? QR кодоор оруулахаар тэр үйлдвэртэй холбогддог тэр үйлдвэрийнх нь авсан чанарын стандартын чинь шаардлага хангасан сертификат бардаг мардаг бүгд худлаа шүү. Чам шиг юмар бас элэг нэгтнүүд дээр туршилт хийлгэх хүлцэнгүй номоо гарч бас биш шүү би, окей? Эхлээд хэдүүлээ Екатерина онлайн шопинг захирал Катя өөрийнхөө Монголд хууль бусаар зарж байгаа нөгөө тураах бүтээгдэхүүнүүдэд хэрэглээд өөрт нь ямар гаж нөлөөнүүд гарч байгаа талаар дэлгэрэнгүй ярьсан байлээ. Энэ бичлэгийг нь эхлээд үзье. Тэгээд гаж нөлөө гараад байгаа учраас өөрөө болвол энэ бүтээгдэхүүнээ 7 сарын 13-наас эхлэн хэрэглэхээ болчихсон байгаа юм байна. Катя энэ бүтээгдэхүүнээ уухаа болоод маш олон хонж байгаа. Гэтэл хоолныхын дуршил байхгүй болоод өдөрт ердөө ганцхан ширхэг бууз идээд амьдарч байгаа гэж байгаа. 7 сарын 23-наас уухаа болцсон. Тэгэхэд ингээд 7 сарын 23-наас өнөөдрийг хүрэхэд миний ингээд идэх шууш амар баг заа юм бэл. Өдөрт би нэгэн биш ч юм уу эсвэл нэгэн ширхэг бууз идэл ингээд өдөржингөө явчаад байна. Тэгээд нэг 2 ширхэг өндөг мөндөг идэл тэгэл нэг цай усхан уугаад ингээд явчаад байгаа. Өөр мэдийгээд ингээд хоолоогоор орохгүй ингээд хүсээд хоол идэх гэдэг байгаа нэг ингээд цаанаас дуршил авахгүй болоо тэгээ би өчтөр жоохон санаа зовоод яана энэ чигтээ ингээд тогтчих үедээ тогтоод нөгөө нэг юм орсууд их тусаад байдаг анорексид ч үлээ тийм өвчин болчихудээ гэж жоохон санаа зовоод одоо энэ бүтээгдэхүүндээ наадах чи баг хордоод өгөх гэж байгаа юм биш үгүй өдөртөө ганцхан ширхэг бууз идээд голоо зогоож ийн гэж чинь одоо тий Тэгэхээр эрүүл аюулгүй бүтээгдэхүүн уусан хүн ингэдэг юм уу үгүй үстэй өөрт нь ийм их сөрөг нөлөө үзүүлээд байхад энэ бүтээгдэхүүнээ үргэлжлүүлж зарсаар байгаа энэ хүн бол одоо энэ бүтээгдэхүүнээсээ ч аюултай мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хүн биш шүү нэрэ энэ бүтээгдэхүүнийг нь аавна гэж бодож байгаа хүмүүс байх юм бол үнэхээр болгоомжтой судалгаатай хандаарай. Гэхдээ хэдүүлээ судлаад үзье гэхээр одоо заавал үйлдвэрлэгчийг олох хэрэгтэй. Үйлдвэрлэсэн газрын мэдээллийг бид нар хамгийн түрүүнд тухайн бүтээгдэхүүнийх нь хайрцаг дээрээс нь олж болно тийм үү. Гэтэл Катягийн монголчууд маань зарж байгаа энэ турах бүтээгдэхүүнийх нь хайрцагн дээр үйлдвэрлэгчийн мэдээлэл огт байхгүй байна. За хоёрдугаар энэ бүтээгдэхүүний хэрэглэх заавар дээр бол үйлдвэрлэгчийн мэдээлэл заавал байх ёстой. Гэтэл Катя бол энэ хэрэглэх заавраа онлайнаар цахим хийсэн байлээ. Энэ цахим хэрэглэх заавар дээр үйлдвэрлэгчийн мэдээллийг ингээд дараад нууцлалчихсан байсан. Үйлдвэрлэгчийн нууцлалын бодлогын хүрээнд зарим нэг мэдээллийг хэсэгчлэн одоо нуугч байгаа учраас одоо энд болохоор ингээд хараа ингээд авах бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл. За ингээд Катя маань өөрийнхөө гаргасан энэ лаг амар сайн бүтээгдэхүүнийхээ танилцуулга энэ QR-ыг ч уншиж өгч чадахгүй сүулдэ ээрж муураад ингээд алга болсон. Тэгээ энэ дээр нь юу гэж үтсэн байсан бэ гэхээр жич үйлдвэрлэгчийн нууцлалын бодлогын хүрээнд зарим мэдээллийг хэсэгчлэн нуусан болно гэж бичсэн байсан. Та нар ийм сонсч ирсэн урд нь гайхалтай сайн бүтээгдэхүүн хийсэн үйлдвэр ингээд бүтээгдэхүүнийхээ хайрцаг дээрээс өөрийнхөө үйлдвэрийн мэдээллүүдийг нууцладаг юм уу? Харин ч үйлдвэрийнхээ мэдээллийг тавиад ингээд үйлдвэрийн айл болох олон хүнд сурчлалтыг хүснэ үстэй те. Гэтэл Катяд энэ бүтээгдэхүүнийг хийж өгсөн үйлдвэр ингэхийг хүсээгүй байх тийм үү. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний орц найрах нь маш аюултай зүйл байгаа учраас үйлдвэр өөрийнхөө нэрийг энэ бүтээгдэхүүн дээр нь тавихаас татгалцсан байж болно. Гэхдээ хятад бол маш хууль чангатай учраас тэр үйлдвэр дураараа ингэж хийж чадахгүй. Харин Катягийн захиалгаар үнийг хийсэн байх боломжтой. Одоо би танаас нэг яриаг нь хүргэе. Турааж илээ өстой юу ч яахгүй өстой. Тэр нөх хүчтэй юм да мим гэд би үйлдэлтэй хилчиж болно заяа. За урд нь Катя хүмүүст ингэж ярьжсэн байна. Одоо дараагийн бичлэгийг та нар маш анхааралтай сонсоорой заяа. Тэр хятад захиралтайгаа энэ тураадаг бүтээгдэхүүнийхээ хүчийг нэмэе гэж ярьсан тухайга одоо ярина. Гэхдээ хятад захирал бол нэмэхгүй гэж хэлээгүй гэж байна. Өндөр хүчтэй алга гэсэн чаа эл карнитын нэмүүлэхээр толгой өвдөж дотор муухай харагдгаа. Тэгэхээр бас хэцүү шүү л хэлээ. Тэр сонссон байц. Тэр хятадын тал нь бол бид нар бол ингэж хийхгүй наад чи аюултай одоо энэ орц найрлага нь ингэж зөвшөөрөх хэмжээнээс хэтэрж гин. Тэр гэж юу ч хэлээгүй юм байна штэ. Юу гэж хэлсэн бэ гэхээр за яг хэрвээ чи тэгээд хүсэж байвал би хийгээд өгч болно. Гэхдээ хэцүү шүү л гэдэг утгатай юм болвол ярьсан байх штэ тий. Тэгэхээр миний хардаж байгаагаар бол штэ тийм ээ. Катя тэр хүчийг ихсэгцэн. Тийм учраас хятадын үйлдвэр нь нэгэнт нөгөө бүтээгдэхүүн эрүүл мэндийн стандартын шаардлагаас нөгөө хэд хүчин давтсан учраас үйлдвэрийнхээ нэрийг энэ бүтээгдэхүүнийх нь хайрцагн дээр бичүүлээгүй бас хэрэглэх заавар дээр нь ч бичүүлээгүй заяа. Яагаад хүчин давсан гэж би үзэж байна гэхээр энэ бүтээгдэхүүнийг нь ухаар 2-3 хоногт 2-3 хилийг хайдаг амар гүйлгдэг гэд өөрөө ярьж байгаа байхгүй юу? Энэ хоол боловсруулах дэмжих гэдэг нь бидний гизийг дараатлаа гүйлгүүлнэ. Гиз цэвэрлэж аваад нэг 2 удаа уугаад нэг 2 өдөр гүйлгэхэд
шууд 2-3 кг хасдаг. Тэгэхээр одоо хэдүүлээ бодоод үзье. 2-3 хоногт 2-3 кг-ыг хаснаа гэж тийм үү? Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнийг нь хүн 1 сар уулна 30 кг-ыг хасах нь шүү дээ. 30 өдөр ууж байгаа юм чинь те. 30 хоногт 30 кг хасдаг. Бүр дэлхийн хамгийн шилдэг тураах бэлтгэлийг хий гэж магадгүй Катя бодсон байх л да. Тэгээ тэрнийгээ энэ хятадын үйлдвэрт захиалаа хийлгсэн баг. Тэгээд магадгүй өөрөө тэрнийгээ туршиж ууснасаа болоод одоо тэр нь өөрт нь маш хүчтэй гаж нөлөө үзүүлээд өдөрт ганцхан бууз иддэг болсон байж магадгүй юм. Тэгэд Катя яах вэ? Нэгэнт одоо мөнгөө зараад хэдэн мянган ширхгийг хийлгэсэн хүн юм чинь те. Энийг нэгэнт л одоо дараад дуусгая гэж бодсон байж магадгүй. Катя энэ бүтээгдэхүүнээс урдчлахтаа ингээд хүн нөгөө зургийг ингэж хязгаарч гаргаж харж яриулахгүй, харуулахгүй. Зүгээр л ингээд тураах бүтээгдэхүүн гал ярьдаг. Тэгэнгүүт хүмүүс вэ штэ. Катя тэгж амар зардаггүй штэ. Чи яагаад сүржигнээд байгаа ингээд байгаа юм? Гэтэл вэ штэ. Тэр зөвхөн ингэж зардаггүй. Энэндээ зориулсан бүр мангар олон дагагчтай том пэйж хуудастай. Тэгээд тэрэн дээрээ өөрөө гарахгүйгээр нууцаар тухайн бүтээгдэхүүнийхээс урдчилгаануудыг хийгээд Монголд зарж исэн байна. Тэгээд наадмын өмнө тэр тураах бүтээгдэхүүнүүд нь зарагдаад дууссан. Одоо тэгтэл дахиад нөгөө төчийн дээр зарж эхэлж байгаа шүү дээ, тэ. Тэгтэл энэ очсон байгаа тэр шинэ бүтээгдэхүүнүүд бол жинхэнэ Катягийн жороор тэр хүчийг нь ихсэгцэн аюултай бүтээгдэхүүнүүд байх маш өндөр боломжтой байхгүй юу? Энэ QR-ыг уншуулахаар тухайн бүтээгдэхүүнийх нь бүх сертификат тэгээ хятад авсан одоо бүх зөвшөөрлийн бичгнүүд нь гарч ирнэ гэж байна. Тэнгүүд энэ QR код уншуулгууд бүх сертификатууд нь монгол хэлээр одоо хятадд авсан бүх юм нь гараад ирнэ. Яг энэ QR-ыг нь уншуулахаар ийм л юм гарна. За би дараа нь QR-ыг нь энэ дээр томоор оруулчих. Та нар өөрсдөө бас уншуулад үзээрэй заа ёо. Тэгээ сертификат гэдэг юм чинь одоо ийм байх юм уу? Үгүй үстэй. Тэгээд хятад авсан зөвшөөрлийг яахаараа англиар өгдөг юм. Хятадаараа л гарч зөвшөөрлөв чинь тийм үстэй. За энэ дотроос анхаарал татж байгаа хамгийн чухал хэсэг гэх юм бол Катя энийг Монгол шинжилгээнд орсон гэж ярьж байгаа. QR кодыг уншуулгууд патентын эрх нь байгаа. За хятадаас ямар олон сертификатууд авсан, яасан хийсэн гэд тэгээд Монголдоо шинжилгээнд ороод Монголд шинжилгээнд орсон шинжилгээний бичгтэй гэхээр хүмүүс тэгж бодох нь шүү дээ. Энэ чинь эрүүл мэндийн яамнаас шалгацсан юм байна. Тэгэхээр илүү аюулгүй юм байна те. Тэгэхээр энийг ууж болох юм байна гэж тэр бодуулах гэж ингэж албаар ярьж байгаа байхгүй те. Гэхдээ шинжилгээний бичиг байхгүй. Би бүр баттай мэдчихээн. Яагаад би мэдэж ин хэрэг шүү дээ. Шинжилгээнд өхийн тулд энэ үйлдвэрлэгчийн мэдээлэл нь хайрцаган дээр байх ёстой байхгүй юу? Тэгэд үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй бол шинжилгээнд хүлээж авахгүй. Тийм учраас энэ Монголд шинжилгээний бичгтэй гэж ярьж байгаа нь худлаа шүү. Тэгэхээр энэтэй яг адилхан. Үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй юм чинь хятадаас авсан нэг ч зөвшөөрлийн бичиг байхгүй. Тэр ярьж байгаа одоо тэр үзүүлж байгаа энийг бичсэн байгаа тэр олон улсын чанарын логонууд нь бүгд худлаа. Тэр зүгээр өөрөө бүгдийг нь таныг төөрөгдүүлэх гэж санаатаагаар эмчээ тавьчихсан байна гэж ойлгож болно. Тэгээ ер нь манайхан бол энэ үнэтэй бүтээгдэхүүн чанартай гэдэг ойлголтноос салах хэрэгтэй. Олонний танил энэ инфлюенсер хүмүүс сурталчилж явж сайн бүтээгдэхүүн гэдэг энэ сохор бодлоос салах хэрэгтэй шүү. Юм заавал судалгаатай хандах хэрэгтэй манайхаа. Тэгээд Катягийн зардаг энэ тураах бүтээгдэхүүн ердөө 10 хоногийн хэрэглэн гэхэд 150 мянган төгрөгийн үнэтэй байлээ. Манайх нэгийг уугаад 10 хоног нь 155 мянган төгрөг. Тэгээд гэхдээ энэ бүтээгдэхүүн нь бол одоо яг энэ урдаа 12 мянган төгрөгийн үнэтэй гэж урд нь бас нэг юм лайв гэдэг дэги гээд нэг ихчээдэгтэй тэр хүн бол мэдээлэл гаргаж ирсэн гэдэг над руу хүн чатаар бол явуулсан байсан шүү. Тэгэхээр нь би за энэ Катя гэдэг хүн үнэхээр ингэж барааныхаа үнийг амар үнэтэй нэмж зардаг хүн юм уу гэдгийг нь судлах зорилгоор би ингэж зарим бараагийн хятад заргаж байгаа үнэтэй тулгаж харсан. За гэтэл энд гарч байгаа энэ сангийн бопер байгаа биз энэ бол энд хятад зүгээр ингэж захиалаад авахд нэг ширхэг нь 118 ёны үнэтэй буюу Монгол мөнгөөр нэг 60 мянган орчим төгрөгийн үнэтэй юм байна л та. Гэтэл Катягийн Монголд байгаа шашны дэлгүүр дээр нь 450 мянган төгрөгөөр зарагддаг байх нэ. Тэгээ мөн энэ хэд гэж байгаа? За энэ 450. 450 гэж байна. За дараагийн энэ нэг урт сангийн бопер байгаа биз. За энэ бол энэ хятад заргаж байгаа нэг 200-аас 250 мянган төгрөгийн хооронд байдгийн байлээ. Харин Катягийн Монголд байгаа Амажи шашны дэлгүүрт нь 600 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг байх нэ. Хэдэн төгрөг гэж байгаа юм бол? Энэ 600. 600 мянган мөн тий. 60 мянган ямиг 450 мянгаар зараад 200 мянгаар авсан юм 600 мянгаар зардаг бол одоо бас тэр өмнөх Тураад Копен тим хямдхан гэдэг бол бас ортой байж болох юм байна. Тэгвэл та ингэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Катя бүх юм үнэтэй зардаггүй. Жишээлбэл хувцсныхын дэлгүүр гэхэд маш хямд хувцснуудтай байдаг байхгүй юу гэж та бодож байна уу те? Би сторийн дээр байгаа хувцснуудыг нь энэ хятадд байдаг билүү хувцас судалдаалдаг сайтнуудаас хайж үзэхэд ихэнх нь байхгүй байсан. Яагаад ихэнх нь байхгүй байсан бэ гэдэг дээр ердөө ганцхан шалтгаан байж болдог энэ ч. Яагаад гэвэл хятад чинь хогийг дахин боловсруулад тэр муу бүтээгдэхүүнүүдээр хувцс хийгээд өөр хийсэн хувцснуудыг хятад худалдаалтыг хоригддаг учраас энэ хятадын билүү хувцсны худалдааны сайтнууд дээр зураг нь байдгүй байхгүй юу? Манай улс шиг ийм ядуу бурай орнууд руу зөвхөн гадаад зах зээл рүү гаргадаг юм. Яг нөгөө вебийг энэ ч хийчгээд гадаад руу гаргадаг хятадтай зардаггүй гэдгийг бол одоо зөндөө хүн ярьдаг. Яг тэрэн шиг байхгүй юу манайхаа? Тэгэхээр яагаад энэ зарлахгүй байна вэ гэхээр тэр хогоор хийсэн хувцснуудыг өмсгөөр хүн маш олон
төрлийн харшилтай болж болдго юм аа. Тэр тусмаа бүр энэ хувцснаас нь хүний биед хавдар үүсгэж 3 төрлийн хачиг гардаг гэдэг нь бол нэгэн шинжлэх ухааны судалгаагаар тогтоогдчихсан юм шүү. Тэгэхээр ийм хямд хувцс зарж байгаа хүн бол баатар гэсэн үг биш ээ. Харин ч таныг хавдартай эсвэл харшилтай болгох өндөр аюултай байж болно гэдгийг анхаарах ёстой. Гэхдээ хогоор биш дээ. Ганцхан хувцс идэх байхгүй манайхаа. Гэр ахуйн хэрэглэл, тоглоом, хичээлийн хэрэглэл бүх юмыг хийж болдог. Тиймээс та нар одоо энэ Екатерина онлайн шопын захирал Катягийн дэлгүүрүүд болох Екатерина Home гэр ахуйн дэлгүүр, Екатерина онлайн шоп бэлэн хувцсны дэлгүүр, Амажи шашны эдлийн дэлгүүр, за тэгээд тэр гоо сайхны бүтээгдэхүүн зардаг энэ төр дөндөл олон юмтай юм байлээ шүү дээ. Энэ бүхнээр нь үйлчлүүлэхээс өмнө заавал өөрөө зэрэмжтэй судалгаатай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол туршилтын туулаа болоод эсвэл харшилтай эсвэл хавдартай хүмүүс болох өндөр эрсдэлтэй байж болно шүү гэж сануулж хэлгэсэн юм. Надад бол үнэхээр маш харамсалтай санагдаж байгаа. Яагаад гэвэл энэ Катя гэдэг хүн бол одоо хэдхэн жилийн өмнө маш жижигхэн ийм дэлгүүрээс Төмс Зорго гэдэг нэрээр алдаршаад энэ Монголын ард түмнийхээ хайр, хүндэтгэл, итгэл, дэмжилгээр өнөөдөр маш олон дэлгүүрийн эзэн болж чадсан хүн. Ийм амжилтанд энэ ард түмэнхүүгээр энэ хүн бол хүрэхгүй байсан. Гэтэл амжилтанд хүрснийхээ дараа эргээд ард түмэн дээрээ хууль бус бүтээгдэхүүнүүдийг ингээд нэг хүнд нэг дор 4 хууль бус бүтээгдэхүүн уулгаж ивэл энэ үнэхээр аюултай хэрэг болж хувирнаа. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ Катя бол нотлох баримттайгаар энэ бүтээгдэхүүн чинь хаана үйлдвэрлэгдсэн юм бэ? Үнэхээр аюулгүй бүтээгдэхүүн мөн үү гэдгээ ард түмэндээ хэлэх хэрэгтэй. Ер нь хүмүүс бид нар иймэрхүү зүйл дээр хатуу байр суурьтай байж сурах хэрэгтэй. Энийг нь би уугаагүй надад хамаагүй гэж бодож байвал энэ хүмүүс өнөөдөр энэ тархан хүмүүстээр турах бүтээгдэхүүнийг туршсан бол ирээдүйд таны хүүхдээр ч ямар нэгэн хууль бус бүтээгдэхүүнийг туршихгүй гэх баталгаа огт байхгүй шүү. Хүмүүс тэгж чадар айгүйх асуугаад байгаа байхгүй. Өө өчигдөр биний бичлэгийг үзээд тест энэ Катя чи биднэрт амар юм зарж ирсний мэдлээ ястаа алгаж ирсэн байж тээ. Тэгээ өнөөдөр энэ бүтээгдэхүүнээ буцаагаад аав гэсэн чинь авахгүй гэж штэ хөө гэдэг байгаа байхгүй. Зүгээр аав гэж хэлээдвэл наадах чи авахгүй штэ та нарын мөнгө буцааж өгөхгүй заа ёо. Хэрвээ тэг хэмжээний ёс зүйтэй хүн байсан бол анханасаа та нарт хууль бус бүтээгдэхүүнийг аваачаад ингээд зарахгүй байсан байхгүй юу. За тэгэхээр яах вэ гэхээр эхлээд хэдүүлээ банк орно. Та аль банкны данснасаа Катя руу энэ бүтээгдэхүүн худалдаж авах мөнгөө шилжүүлсэн юм бэ? Тэр банкн дээрээ очоод яг тэр Катягийн данс руу одоо тэр ямар ч дансаар авсан байж болно шүү дээ. Тэр бүтээгдэхүүний авсан тэр дансныхаа хуулгыг ингээд нэг цаасан дээр нь банкны тийлрээр нь хэвлүүлж гаргуулад заавал тийлрийн тамга даруулна. Заавал тэр тамгатай цаас байх хэрэгтэй шүү манайхаа заа ёо. За тэгээд нэг болов нэг өргөдөл бичнэ. Анх энэ тураадаг бүтээгдэхүүний талаар хаанаас мэдээлэл авсан, ямар мэдээлэл авсан, яагаад авъя гэж бодсон, тэгээд энэ яагаад одоо хууль бус гэж бодсон, миний бичлэгийг үзсэн байсан гэж тэрийг бичнэ шүү дээ, тий. Болсон юм аа бичнэ. Тэгээд энийг маань одоо ингэ буцааж өгөөд аваад хохирлыг маань барагдуулж өгнө үү гэдэг өргөдөл бичнэ. За хэрвээ энэ өргөдлөө бичиж чадахгүй бол зүгээр орхичоор манайхаа заа юу. Заавал өргөдөл бичих албагүй шүү. За тэгээд нөгөө үлдэгдэл бүтээгдэхүүнээ авч чинь тэрийгээ дөнгөж задлсан ч байсан болно, хасын нуусан ч байсан болно, үлдэгдэл жохоон ч байсан болно. Ямар нэгэн юмд байгаа бол тэрийг аавна. За ингээд тэр бүтээгдэхүүнээ аваад дансны хуулах чинь заавал хэрэгтэй. Энийг аваад Катягийн аль нэг дэлгүүр дээр очино. Бүгдээрээ л нэг эзэнтэй юм чинь өөрийнхөө тэрний хамгийн сайн мэддэг дэлгүүр дээр нь очоод за энэ бүтээгдэхүүнээ буцаагаад аваа гэж хэлнэ. Тэгэр ч мэдээж авахгүй гин штэ тий. Тэгэхээр нь тэнд ямар нэгэн хэрүүл маргаан ийм шуугаан үүсгэж юусо болохгүй манайхаа заа юу. Маш тайван байжгаад зүгээр л цагдаа дуудана. Окей. Тэгээд дуудлага өгсөн юм чинь цагдаа чинь нэрнэ. Цагдаагаа эртлэн заавал хүлээнэ. Болохгүй дахин залахгүй эдээ цагдаа руугаа. За тэгээд цагдаа ирэхээр нь нөгөө банкны дансны хуулгаар бичсэн өргөдөлтөөгөө тэр худалдаж авсан бүтээгдэхүүн энэ гурваа цагдаа өгнө. Тэгэхээр юу үүсэх вэ гэхээр цагдаа нөгөө нэг хоёр машин мөргөлтөөр ингээд цагдаа буруутай талынх нь бичиг баримтыг авч явснаа. За энэ хүний хохирлыг барагдуулж ирээд ингээд өргөдлөө хаалгаараа өгөө бол эн чинь нөгөө нэг хуулийн хугацаанд болохоор цаашаага ингээд нөгөө тэрэг үсээ явна гэж тэгдэг шүү дээ. Яг тэрэн шиг юм болсон заа юу. Тэгэнгүүт Катя таны хохирлыг барагдуулах уу одоо цаашаа эргээ үүсэхгүй гэдгийг бодно шүү дээ. Тэгэхгүй тэр чинь нөгөө хууль бус бүтээгдэхүүн шинжилгээний бичиггүй бүтээгдэхүүн энэ улсын хэлээр нууцаар оруулсан заа юу. Хамгийн багадаа 4,000 байгаа гэсэн. Одоо би тэрийг нь танаас энэ бичлэгийн төгсгөлд нэг уншиж өгье. За ингээд ийм их хэмжээний бүтээгдэхүүн улсын хэлээр нууцаар оруулах юм бол одоо таны тэр 150,000 төгрөгийг багадуулж өгөөд ингээд чимээгүй хэл батгүй салахыг бодноо. Ингээд цагдаад хандах юм бол хамаагүй хурдан таны хохирлыг багадуулаад өгнө. Тэр бүтээгдэхүүний чинь танаас буцаагаад авахгүй гэж ивэл тэрийг нь шууд ингээд шууд чөлөөтэй бичлэг хийчих заа юу манайхаа. Тэгээд миний хувийн хаяг болох Мөнх Бат Суховчор гэдэг фэйсбુક аа. За би энэ коммент нь оруулж тэгээд тэр хаяг руу чатаар нь явуулчих. Тэгээд би хүмүүст гаргаж харуулъя тий. Тэгээд та ингээд бичлэг хийх юм бол цагдаа бүр хурдан ирнэ. Ягаад гэвэл наад бол чинь ингээд бичлэг хийхгүй тул цагдаа дуудах байхгүй юу? Тэгээд цагдаа хүрээд ирлээ. Тэгэхээр нь битгий сандаа нөгөө бичсэн өргөдөл банкны хуулга бүтээгдэхүүн гурваар өгч.
Өө ингээд ас хохирлон заавал бүгдээрээ барагдуулаад аваарэ. За тэгэхгүй ингэсэн гэж би нэг хүний одоо юуг уншиж өгье. Над руу ингээд чатар ирсэн юм уншиж өгье. За би алдарч тураах бүтээгдэхүүнийг нь аваад 2 хоног уугаад базалт өгч эмнэлэгт очиж базалт намдаах тариа хийлгээд хоом салбар дээр нь буцааж өгөхөөр очтон төрсөн дүүн тэр салбарыг нь хариуцдаг юм байлээ. Энэ бол энэ биш. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн задлсан бол буцааж авахгүй. Манайх жил гарan 350 хүн дээр туршилт хийж сая эхний захиалгаар 4,000 ширхгийг оруулж ирж зарсан. Тань шиг бүгд буцааж өгнө гэж ирвэл яах вэ? Ашиггүй бицтэй. Компани яах гэж ажилдаг вэ? Гэвэл ашигын төлөө ажилдаг гэж билээ. Энэ үгийг нь сонсоод за ястаа хүн алхад бэлэн хүмүүс байна гэж бодцоон гэж энэ хүн над руу чатаар ингээд бичиж явуулсан байна. Тэгэхээр нөгөө цагдаагийн газраас танаас энэ нөгөө та хууль бус бүтээгдэхүүн гэдгийг яаж мэдж байгаа юм бэ? Энэ хүн өөрөө зөвшөөрлөлтөө гэж хэлснийг нь яаж мэдж байгаа юм бэ? Энтэр гэвэл нь миний нөгөө бичлэгийг харуулаарай. Би өчигдөр бичлэг оруулсан. Тэрэн дээр чи ингээд бүгд байгаа штэ. Нөгөө Катя өөрөө энэ Монгол шинжилгээний бичгтэй гэж хэлсэн, өөрөө амаараа хэлсэн үг нь байгаа. Би тэр бичлэгийн өндөр дангаар нь тастаад өгч болно. За тэдний талаар ингээд өөр зөвлөгөөнүүд авъя гэвэл мөнх бот сүх очир гэх миний хувийн хаяг руу та нар өөрсдөө маш сайн бичээд асуугаарай. Энэ дээр бол би чөлөөтэй хариулаад өгнө. За энэ тэр нөгөө энэ бодвол дүүн ихэр нөгөө тарганаа нэлгүүдээ тий. Тэгээд энэ дэр ингээд аюултай юм нь шүү дээ. Манайх жил гарan 350 хүн дээр туршилт хийгээд 4,000 ширхгийг оруулж ирсэн гэж шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө наадмын өмнө дууссан байхгүй юу? Миний мэдж байгаагаар бол би өчигдрийн бичлэгэн дээр гаргаж ирсэн тий. Тэгээд дараагийн ээлжийн таталт нь одоо дөнгөж очсон. Эдгээр урд нь 4,000-ыг Монголд аваачсан бол одоо тэрнээсээ улам дагуулаад аваачин. Ямар тэнэг 8-аачин ингээд шинэ пэйж хаяг нээгээл тураах бүтээгдэхүүнийг энэ 4,000 тураах бүтээгдэхүүнийг эдгээр ийм амжилттай зарж чадсан юм биш. Энэ бичснээр болвол тий. Тэгэхээр бол одоо маш их хэмжээний хууль бус энэ бүтээгдэхүүн Монголд байх боломжтой. Өнөөдөр тань дээр туршилт хийсэн хүмүүс ирээдүйд үр хүүхдээр чинь туршилт хийн. Энэ монголчууд дээр бусад хүмүүстээр туршилт хийн. Тэгэхээр та залхуурахгүй очиод ингээд цагдаад өгчих юм бол цагдаагийн дуудчих юм бол тий өшөө энэ Монголынхаа мянган хүмүүсийг туршилтанд орохоос хамгаалж чадна. Энэ Катя шиг ийм хууль бус юм монголчууд дээр ингээд зөвшөөрөлгүй бүтээгдэхүүнийг зарж туршдаг хүмүүс маш том сургамж олон. Тэд дахин зарж чадхаа болно. Ингээд Монголынхаа нийгмийг эрүүл хамгаалахад оруулж байгаа таны маш том хувь нэмэр байх болно шүү.